За сайн байна уу? Ингээд бидний өнөөдрийн хүлээн авч хүрэлцээрсэн их хүмүүст сэтгүүлч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн мэдж байгаа энэ жил бол Монгол улсад өргөн телефоны салбар үүсч хүрсэн. За буюу Mobicom корпорац үүсч хүрснээр 20 жилийн болж байгаа. Тэгэхээр бид 20 жилийн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд за өдрөөс өдөрт төсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээг хангах үүднээс өргөн телефоны салбар цааш нэгэн төслийг эхлүүлэхээр та бүхнийг энэ хүн дахинд уран зохиолсон байгаа. Ингээд өнөөдрийн хэвлэлийн байгуулалт хөрөлцөн ирсэн Mobicom корпорацийн удирдлагуудыг та бүхэнд танилцуулах гэж бодож байна. Mobicom корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холидэй. За Mobicom корпорацийн зах зээл бизнес хариуцсан дэд захирал Инх сайхан. За Mobicom корпорацийн олон нийт хамтын ажиллагааны газрын захирал Чин зэрэг гэсэн бүлгүүд өнөөдрийн энэ хэвлэлийн байгуулалт гэхэд бэлэн болоод байна. Ингээд өнөөдрийн хэвлэлийн байгуулалтыг нээж бүгд л нөгөө Mobicom корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холидэй таныг микрофон өрж байна. Thank you, Claudia. Sambaskanu, ladies and gentlemen of the press. For the first 20 years of Mobicom's history, we think we have done a pretty good job. We have listened to our customers. It's been a world of prepay and a world of postpay. And 2 years ago, we introduced the evolutionary product called Hybrid, giving customers, for the first time, a third way. За өнгөрсөн 20 жилийн хугацаанд Mobicom корпорац бас амжилт бүтээлээр дүүрэн байлаа. За бид нэр энэ 20 жилийн хугацаанд урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байсан. За ингээд өнгөрсөн жилээс hybrid буюу хослолмор төлбөрт гэсэн 3 дахь төрлийн үйлчлэгийг бол бид нэр хэрэглэгчтэй нэвтрүүлсэн. За одоо бид нэр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад судасны үндсэн дээр шинэ үйлчлэгээнүүдийг нөхцлүүдийг гаргахад бэлэн болоод байна. Now Mobicom is starting its second 20 years, and we thought that we would engage with our customers and find out what it is that they want. So they told us. За тэгээд шинэ 20 жилийнхаа үйл ажиллагааг эхлэх гэж байгаатай холбогдуулаад бид нэр хэрэглэгчтэй сонсож тэдгээр хэрэглэгчд маань юу хүсэж байгаа, ямар үйлчлэг авахыг мэдсэн. Customers said that they didn't want to be limited to paying for voice and paying for SMS and paying for data. They said that they do different things. Older people, for example, said they used more voice than data or SMS. Younger people said, we don't want SMS, we don't want voice, we just want data. And so we listened to them. За ингээ үүний үр дүнд бол хэрэглэгчид маань олон төрлийн үйлчлэгийн хэрэг болон хэрэглээний зан төлөв дадал зуршилтай байна гэдгийг бол тодорхойлсон. Жишээ нь залуу хүмүүс бол голцоо дата хэрэглээг илүү авч бага хэмжээний SMS ч гэдэг юм уу яриа хийх бол за жоохон ахмад насны хүмүүс бол жишээ нь бол дата огт хэрэглэдэг яриа болон SMS-ийг хязгааргүй хэрэглэх юм сонирхолтой байсан. In addition, our prepaid customers said we don't want to worry about validity. And by the way, we want more data as well. За үүн дээр бол урьдчилсан төлбөрт хэрэглэгчд маань болохоор бас нэг санал байсан нь болохоор хүчинтэй үйлчлэгээний хоног хугацаа гэдэг зүйлийг бид нэр хүсэхгүй байна гэж бол хэлсэн. So, what you're going to hear this morning is what Mobicom has come up with to answer our customers. За өнөөдөр бидний танилцуулах байгаа шинэ нөхцөл бүтээгдэхүүн бол хэрэглэгчтэй барьж байгаа бидний нэг томоохон бэлэг болж байгаа. We at Mobicom are very excited about this, and without any further ado, it's my pleasure to introduce our Chief Commercial Officer, Mr. Inch Sayhan, to tell you all about it. За ингээд манай зах зээл бизнес хариуцсан дэд захирал Инх сайхан эдгээр бүтээгдэхүүн үйлчлэгээний шинэ нөхцөлийн талаар та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. За сая та бүхэн ерөнхий танилцуулгыг сонссон баг. Тэгээд дэлгэрэнгүй танилцуулгууд бид нар урьдчилсан төлбөрт дараа хэрэглэгчтэй гол өөрчлөлтүүдийг хийж байгаа. За энийг бид нэр өөр холбооны хувьд хувьсэл явагдаж байгааг үзэж байна. За тэгээд гол мессеж маань урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хувьд үйлчлэгээний хоног гэж байхгүй болсон. Хэрвээ манай хэрэглэгчид ямар нэг байдлаар хэрэглээгээ хийгээд нэг мессеж явуулдаг ч нэг яриа хийдэг гэх мэтийн байдлаар хэрэглээгээ хийж байгаа тохиолдолд тухайн хүний хэрэглээ маань хязгааргүй байсаар байна. Одоо хоногтой карт гэж байхгүй бүх картуудаа
ашиглаж нэгжээ аваад харин нэгжээ ашигласан тохиолдолд тэр хүн маань байнга үйлчлэгний хоногуд нь гэж байхгүй хэрэглээ нь хязгааргүй болж сунгагдж байна гэсэн. Нөгөө талаас гэвэл бид нар урьдчилан төлбөрт хэрэглэгч нартаа сар бүр 50 мегабайтыг урамшуулаар өгч байгаа. За энэ маань бол 7 дугаар сарын 1-ээс эхлээд хайбрид болоод урьдчилан төлбөр бүх хэрэглэгчдэд маань аавна. Яагаад гэвэл бүх хүнд өнөөдрийн байдлаар дата хэрэгтэй болж байна. Бүх үйлчлэг маань дата руу явж байна. Тиймээс бид нэр хэрэглэгчтэй энэхүү дата үйлчлэгээ туршиж үзээч одоо гэсэн ийм боломжийг олгож байгаа. Тэгээд ашигын дуртад та бүхэн санаж байгаа урьдчилан төлбөрт хэрэглээний нөхцлөөр хэрвээ тухайн хэрэглэгч маань 90 хоногийн дотор ямар нэгэн байдлаар идэвхтэй хэрэглээ хийгдэг бол дугаар нь одоо хаагддаг. Харин энэ үйлчлэгээ маань бол одоо хэвээрээ үлдэнэ. Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд бид нар гол өөрчлөлт бол хэрвээ та бүхэн Mobicom-ын хэрэглэгч болвол танаас дараа төлбөрт хэрэглэгчдэр барьцаа төлбөр шаардахгүй. Өөрөөр хэлээд зөвхөн бичиг баримтыг бүрдүүлээд зөвхөн бүртгэлийн хураамж 10,000 төгрөгөөр төлснөөр тухайн хэрэглэгч маань Mobicom-ын дараа төлбөрт хэрэглэх боломжтой болно. Мөн дараа төлбөрт хэрэглэгчдэр үндсэн 3 багц байгаа. Энэ бол мессеж, одоо багц буюу хэрэглээний эрх гэж бид нэр хэлж байгаа. Мессеж, яриа, дата гэсэн. Тэгээд яриа мессежний хувьд сүлжээ харгалцахгүй, сүлжээндээ гэсэн хоёр төрөл. Сүлжээ харгалцахгүй гэдэг нь маань юу гэсэн үг вэ гэхээр та альч дурын оператор руу дурын хэрэглэгч рүү сүлжээ харгалцахгүйгээр тухайн хэрэглээндээ хязгааргүй ярих боломжтой болно. Одоо Skytel, Unitel, G-Mobile, Монголын захирал холбоо гэх газрууд орно. Харин үүнд бол роумингийн үйлчилгээ болоод тусгай дугаарууд бол орохгүй. Харин дата эрхийн хувьд 1 ГБ, 5 ГБ, 10 ГБ гэсэн багцууд байгаа. Эдгээр маань бол хязгааргүй хэрэглээний хязгааргүй гэсэн нөхцөлтөө. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 1 ГБ хүртлээр 5 ГБ хүртлээр хурд маань хамгийн дээд хурдаар явах ба тухайн хязгаарт хүрсний дараа хурд багасж тухайн хүн бол арай бага хурдаар хязгааргүй хэрэглэх боломжтой болно гэсэн. Ингэснээр тухайн хэрэглэгчид дата хэрэглэж байгаа бид нар тулгардаг гол нөхцөл бол задгаа хэрэглээ гэж гардаг. Эдгээр багцыг авсан хүмүүст бол ямар ч задгаа хэрэглээ гарахгүй. Тухайн маань хэрэглээд явж иж болно. Хэрвээ нэмж одоо өндөр хурдтайгаар хэрэглээ хийвэл нэмэлт багцуудыг аваад дахин хэрэглэх боломжтой болно. Тэгээд хамгийн гол зүйл бол өмнө нь түрүүнд дурдсан өмнөх багцууд маань бүх нөхцлүүд одоо дунд нь ингээд орсон байдгаас бол одоо өөрөө сонгож авч хийгдэхэр болсон. Тэгэхээр та яаж болох вэ гэхээр өөрийн сонгосон хэрэглээгээр 14,800 төгрөгнөөс 73,700 төгрөгийн хооронд багцаа үүсгэж авах боломжтой. Тэгэд энэ дээр бол дугаар харгалцахгүйгээр энэ багц руу орох боломжтой болно. Та одоо 99.11-т хэрэглэж байна уу? 99.00-т хэрэглэж байна уу? Mobizone, Signature багцыг хэрэглэж байна. Хамааралгүйгээр эдгээр багц руу шилжих бүрэн боломжтой байх маа. Тэгэд энэхүү одоо бидний хийж байгаа үр холбооны одоо хувьсгалсан энэ хөгжлийг өнөөдрөөс эхлүүлж байгааг дуулахад таатай байна. Тэгээ та бүхэн өөрийн хэрэглэнээс хамаарат энэхүү багцаа яаж үүсгэж авах вэ гэдэг шийдээд миний мобиг гэж нэрлэгдсэн манай шинэ багцын хэрэглэж болохыг одоо хүсэж байна. За их сайн зөвлөлөө баярлалаа. Тэгэхээр сэтгүүлч та бүхэд бас илүү дэлгэрэнгүй мэдээж асуух зүйл байвал те тодруулах зүйлс байвал яг одоо бас асууж болно. За урьдчилан төлбөрт хэрэглэгчтэй хэрвээ таны одоогийн хугацаа маань 1 жил ч юм уу түүнээс дээш жил байгаа бол санаа зовхоргүй эдгээр хугацаанд та мөн ялгаагүй үйлчлэгээний эрх маань байсан хэвээрээ л байна. 90 хоног гэдэг бол тухайн одоо 1 жил буюу 5 жилийн дараа хугацаанд дуусныхаа дараагаар энэ шинэ нөхцөл бол мөрдөж эхэлнэ. Тэгэхээр эдгээр хэрэглэгчд бол санаа зовх ямар ч асуудал байхгүй. Харин лизингийн гар утасны лизингтэй хэрэглэгчдийн хувьд iPhone багцын хэрэглэгчд маань тухайн гэрээнийхээ хугацаанд одоогийн багц дээр байх гэрээтэй байгаа. Энэ маань бол мөрдөгдөнө. Харин Samsung утасны болоод бусад утасны хэрэглэгчд маань бол удахгүй 7 дугаар сараас эхлээд шинэ багц руу шилжих нөхцлүүдийг бол бид нэр санал болгож эхэлнэ. Одоогоор 6 дугаар сард бол энэ бол хийгдэх боломжгүй байгаа. Тэгээд 7 сарын 1-ээс бол бүрэн хийгдэх боломжтой. iPhone дэжтэй зээлийнхаа хугацааг дуусгаад тэгээ шийдэж. Samsung бол 7 дугаар сараас эхлээд хийгдэж эхэлнэ. За та бүхэн өөр асуух асуулт байгаа. За хэрвээ баггүй бол үгээр хэвлэн баг бол өндөрлөж байна. Тэгээд та манай захирлуудаас бас чөлөөтэй асуулт
асуулт ярилцлага авч болно. За мөн бид хэлсэн үгдийн зураг